Улсын хэмжээнд шатхууны 15 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй болжээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинжилэн тогтоолоо. Гадаад улсад аялахаар мөнгө шилжүүлж залиулсан явдал гарлаа. Аюулт үзэгдэл осолд өртсөн 68 хүүхдийн 56-г нь авран хамгаалж чаджээ. Дэлхийн шилдэг оноо авагч манай улсын 3-ыг харьцан 3 сагсан бөмбөгийн багт тоглоно. Буриадад хүүхдийг автомашины зориулалтын тусгай суудалгүй тээвэрлсэн тохиолдолд ногдуулах торгууйлаа 2 дахин нэмэгджээ. Айс глобалын цөөнхөр мэмэдэ эхэлж байна. Улсын хэмжээнд шатхууны 15 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй болж чаджээ. 1-р сард хэрэглээ харьцангуй бага байдаг учраас нөөц буурахгүй, харин ч нэмэгдэн гэлээ. За өнгөрсөн жил бол бид сард 80-аас 70-аас 75-аас 83 мянган тонн А92 бензинийг сард захиалж авч исэн бол энэ оны 26 оны 1 сард бид 136,470 тонн А92 95 бензин бол Оросын холбооны улс болоод бүгд найрамдахын хятад урдсан Петро Чайна компанитай гэрээгээ хийгээд баталгаажуулж байна. Оросын холбооны улсын 9 компанитай хятадын 1 компанитай бид гэрээ хийсэн. Дизель түншний хувьд 20 хоногийн нөөц бүрдсэн байна. Нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна гэлээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг жил бүр шинжилэн тогтоодог. Энэ оны хувь хэмжээг засгийн газраас тогтоолоо. Тодорхойлбол ажил эрхлэгч 4% буюу ажил олгогч болон ажилтнаас тус бүр 2%-ийг тус төлнө. Харин хуваарай хөдөлмөр эрхлэгч, малчин, тэгээс 18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа их эцэг, оюутан суралцагч, хугацаа цэцэргийн жинхэнэ аль багч, ялад дэлж буй ялтан зэрэг хүмүүс 2% шимтгэл төлөх бол гадаад иргэн болон харьяалалгүй хүмүүс 4% шимтгэл тус төлнө. Үүнээс 2.2 сая иргэний буюу тэгээс 18 насны хүүхэд, тэтгэврээс өөр орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа их эцэг, хугацаа цэцэргийн жинхэнэ аль багч болон ялад дэлж буй ялтны шимтгэлийг төр хариуцламаа. Гадаад улсад аялахаар мөнгө шилжүүлж залиулсан явдал гарлаа. Тодорхойлбол ажилчтайгаа аялалд явуулахаар 20 сая төгрөг, аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж залиулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Манай улсын иргэд бүгд найрамдах Хятад ард улс, Таиланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан захим зайлан нэмэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд аюулт үзэгдэл осолд 68 хүүхэд өртснөөс онцгой байдлын аль багчид 56 хүүхдийн амь насыг авран хамгаалж чаджээ. Тодорхойлбол захилгаан шатанд гатсан 12, түлэгдсэн 1, гэртээ цойжлуулсан 13, осолд өртсөн 12, төөрсөн 3, засанд суусан 8, голын усанд автомашинтай суусан 2, мөн голын усанд живсэн 5 хүүхдийн амийг тус аварсан байна. Харин гал төмөрт өртсөн 8, голын усанд осолдсон 4, нийт 12 хүүхдийн амнаас энджээ. 3x3 Улаанбаатар MMC Energy клуб FIBA 3x3 мэрэгжлийн тэмцээнүүдэд хамтран тоглохоор Токиогийн Олимпийн аварга, Европын аварга, дэлхийн аваргын мөнгө хүрэл медаль, дэлхийн их дуулгын үнцэнтэй тоглогчийн шагналт Латвийн тамирчин Наурис Миезисийг багт авчээ. Тэрээр улсынхаа шигшээ багийн тамирчин байсан бөгөөд шансаагаараа дэлхийд 59-р улсдаа 2-р бичигддэг. Манайд эрхийн өмнө бүгд найрамдах Хятад ард улсын Чоммын багт тоглож байсан эх 3-р сард 35-наас хүрэх юм байна. Буриадад хүүхдийг автомашины зориулалтын тусгай суудалгүй тээвэрлсэн тохиолдолд ногдуулах торгууйлаа 2 дахин нэмэгджээ. Энэ сарын 9-ноос жолооч энэ төрлийн зөрчил гаргавал 5,000 рублийн торгуйл төлөх шаардлагатай болно. Түүнчлэн албан тушаалтан 50,000 рубль, хуулийн этгээд 200,000 рублээр тус торгуйлдаг байна. Айс глобалын цөөнхөр мэмэдэ байла. Ажлын амжилт хүсье.